За өглөөний мэнд өнөөдөр бас Монгол улсын тусгаар тогтносны баярын өдөр юм гинлээ. Тэгээ бүгдээрэнд нь бас тусгаар тогтносон Монгол улсын баярын мэндийг хүргье. За ингээд ээлжил аваа эхлэе гэж бодож байна. За надад маш олон хүмүүс захидал бичдэг юм шүү. Мэнд хүргэн захидал бичин хамтран ажиллагийг энэ одоо өдөрт бараг 200-300 хүн захиа бичдэг болохоор би хүн болгонд захиа бичиж хариу өгч чаддгүй юм шүү. Тэрийг бас уучлаарай хүмүүсээ. За тэгээ зөндөө олон хүмүүс бас мөнгө төгрөг одоо гуйн зээл мэйл тэгэл одоо туслаач ингээч үхлээ хатлаа гэл ингээс бөө юм бичнэ. Үнэхээр одоо уншихад бас хэцүү боловч тэгээ бас ингээд бүгдээрэнд нь хариу өгөөд байж би чаддгүй юм шүү. Тэгэхээр үнэхээр цөөхөн ганц нэгэнд нь л бараг 5-10% нь хариу өгч чадчихэв үгүй юу, тийм л байгаа. Тийм учраас та нар минь намайг хариу өгөхгүй бол бас уучлаарай гэж би хэлмээр байна. 10 хүн 20 хүн захиа өчтдөг бол хамаа алга би сайхан хариу өчээд дэлгэрэнгүй захиа өчээд одоо харилцаад бараг утсаар ирээд видео кол хийгээд иж болж байна. Даанч тийх боломжгүй байна. За ингээд би шууд ярианд орё. Тэр олон захиа бичдэг хүмүүс дотор одоо надад бас зовлон жаргалаа бичиж байгаа хүмүүс их байна. За жишээлх юм бол одоо урд хил дээр замын үүдийн цаана нэг ирээн дээр гатсан, замын үүд дээр гатсан олон жолооч нар тэдний одоо гэр бүлийнх нь надад захидал бичсэн байна. Юу гэхээр тэнд маш их хээл ахуул, маш их хүндрэл бэрхшээл учирж гин гэж байна. Тий. Одоо машина одоо тэр хилээр гаргахад өдөрт сая төгрөг өгж гин гэж. За ингээд өчигдөр 2 сая төгрөг өгж исэн бол нэг машинд маргааш нь гэхэд нөгөө оочд дараад нь улам нэмэгдээд 3 сая болчихж гин гэж. Ерөөсөө нөгөө хахуул нь өдөрт сая төгрөгөөр нэмэгдэж гин гэж. За тэгээд тэр замын үүдэд нэг улсын начин бүх хүн байдаг гинэ. Тэр тэгээд тэр тээвэр мэвэр бүх юмыг зохицуулдаг, доороо хэдэн хүн ажилуулсан. За тэгээд энэ нөхдүүд бол нөгөө яг тэр жинхэнэ одоо яаж хүмүүсийг хүндрүүлж яаж хахуул авах уу гэдгийг хийж гин гэж. За тэгээд тэр нь одоо нөгөө улсын их хурлын гишүүн одоо дэлгэр сайхны одоо тавьсан хүн юм гинэ. За би тэгээд дэлгэр сайхан гишүүнд хэлмээр байна. Энэ хэрвээ үнэн бол дэлгэр сайхан гишүүнээ та тэр улсын начин хэн гэлээд надад нэр нь байсан би мартчих. Тэр нөхрийгөө тэр замын үүдээс болиулаач ээ. Тэр юмыг болиулаач ээ. Энэ засгийн газар арга хэмжээ аваач ээ. Яахаараа хахуул нь өдөрт сая төгрөгөөр өсдөг юм бэ? Ийм мэдээлэл одоо хүмүүс өгөөд байна шүү дээ. Тэр улсын хилээ нээгээч ээ. Хүмүүсээ оруулаач ээ. Одоо Монгол улс бол дэлхийд шившиг болж байгаа шүү дээ. Монгол хүндээ хилээ хаагаад бүтэн 10 сар болж байгаа улс энэ дэлхийд байхгүй. Гадаадд байгаа иргэдээ хаяад 10 сар болж байгаа. Одоо хүртэр одоо Солонгос 4500 хүн наашаа ирээгээд өргөдлөө өгцөн, бичгээ өгцөн ирж чадахгүй байж. Монголчууд тэнд ийм ковидын нөхцөл байдалд яаж зовж зүдэрч байгаа бол тэр чин дандаа ядарсан ард түмний үр хүүхдүүд байгаа штэ. Тэ. Аав ээжээсээ хол үр хүүхд нь энд одоо битгэрээд, өөртөө тэнд битгэрээд мөнгө төгрөггүй хүний нутагт. Баячууд нь бүгдээрээ ирцэн. Айл 3-4 сард ирцгээсэн дууссан шүү. Та нар мэдж байгаа шүү хин ирснийг бүгдээрээ мэдж байгаа. Хөөхий ядарсан зүдэрсэн хэцүүнүүд нь л тэнд үлдсэн байж байгаа. Ийм хүмүүсээ тэнд ингээд үнсэн таягдсан шалц шиг хайж байгаа төр бол үнэхээр харгас төр шүү. Энэ хүний эрхийн байгууллагууд энд юу хийж байна? Үндсэн хууль гэж юу болж байна? Энэ ерөөсөө Монголд бол хүн биш болсны одоо илэрхийлэл шүү. Яаралтай даруй ард иргэддээ хилээнэ. Тэр хойд урд хил дээр овоорцсон байгаа тэр машинуудаа оруулж гарга. Энийг зохион байгуул. Тэрүүгээр чинь тэр ковид мовид чинь орж ирэхгүй байх боломжийг гаргаж болно. Тэр эдэн жолооч нарын тэндэн тусгаарлал буцаага хөөгөл гаргахгүй юу? Тэ? Тэгэл болоо штэ. Ер нь эн чинь зүгээр тусгаарлалтын асуудал. Энийг муу ханиач шиг юмнаас одоо нэг айд сандраад хамаг юм хаагаад ингээ бүгдийг зовоогоод ингээд байх ямар ч шаардлага байхгүй. Тэ. За миний бас дээр нь хэлэх гээд байгаа юм. Энэ ард иргэд бол маш их хохирж байна. Одоо жишээлбэл төмөр замын нэг гэр бүл байна. Тэр гэр бүлийн одоо аав нь
шинжилгээнийх нь хариу нь одоо эрг гарцсан байгаа. Тэгэнгүүт аавын аваачиж хийгээд гэр бүлийнхний бас аваачаад 21 хоног тусгаарлаа хийцэн. Тэгээ тэд нэр нь зүгээр нөгөө шинжилгээнүүд нь бүгд зүгээр гарсан. Зүгээр аваачаад 21 хоног тусгаарлалцсан. Гүн ч одоо юу гэсэн үг вэ те? Энэ хүний эрх мэрх гэж байхгүй болсон. Зүгээр л хар таамгаар аваачаад хүмүүсийг хориол. Одоо намайг хүртэр 21 хоног энэ зүч зочд бол торцсон шүү дээ. Би ч одоо өдөр болгон лайв хийгээл хийсээр байгаа л одоо Тайландд тэг бүтэн одоо 2-3 сар лайв хийж зүгээр ямар ч ханиалахгүй ярьсаар байгаа л тэгэл энд ирээл тэгэл 21 хоног суугаал гарлаа шүү дээ. Гүн чи юмыг нэг эрүүл ухаанаар шинжлэх ухаанаар ялгаж салгаж болдог байгаа да тий. За тэгээд сая бас хүмүүс надад захиа өгсөн байна. Гэхдээ тэр ерөөсөө л ингээл ойр хавийнхын хүмүүсийг аваачаад хоморглоод энэ 1-2 дугаар хавтал юм байна гэж шинжилгээ хийлгэж байгаа нэрээр аваачаад 21 хоног. Нөгөөдүүл нь бүр үгүй би хариугаа авъя. Миний шинжилгээ одоо зөв эерэг гарсан юм үгүй юу гэсэн чи ерөөсөө юм нөхгүй байж бай. Сүүлдээ лайв хийн ингэн тэгэн өстой баг амиа хорлно гэж нэг юм хариунуудаа авсан чинь ерөө 3 одоо шинжилгээ хийсэн 3-нд нь сөрөг гарцсан. Гэхдээ энэ одоо яаж ингэж одоо хүмүүсийг зовоож хүний эрхийг уландаа гисгэж ингэж хоморголж байгаа юм бэ? Энэ ямар ч шинжлэх ухаанч биш. Энэ 21 хоногийн тусгаарлалтаас чинь болж одоо гадаадд энэ олон монголчууд үлдэж хаяглаа шүү. Ядахтаа 14 хоног болгосон бол энэ чинь түргэн эргэчих байсан. Энэ порчиг нямхууг өтер хулгайч нөхөр бол одоо ажилчтай өртөд дарамталдаг гэсэн одоо сайдаа дарамтлцсан. Нөгөө мөнгө сайхан сайдын дарамтанд нь орчихсон. Одоо ингээ халж чадхаа байцсан. Хариуцлага тооцож чадхаа байцсан. Монгол хүмүүсийг бол одоо гаргуунд нь гаргаж штэ энэ нэг ковид гэж нэг ханиач шиг юмнаас болж монгол хүн энэнд чинь дархлаатай ер нь ханиад хөрсөөр хагаад бид нар чинь энэ төрлийн ханиадны вирусанд ерөөсөө зүгээр нь хөнгөн тусаад өнгөрч байгаа. Эний чинь өнөөдрийн энэ 10 сарын хугацаанд амьдрал баталсан шүү. Гадаад дотоодд байгаа ковид туссан монголчууд бүгдээрээ өөрсдөө хар зөнгөөрөө ямар ч эм уухгүй идэгж байгаа шүү. Угаасаа эмчилгээ байхгүй. Манайхан эмчлээд байгаа 9 сая төгрөгөөр эмчлээд байгаа бүгд худлаа. Тэ. Та нарын энэ шинжилгээ энэ юм чинь дандаа хулих юм, дандаа шахааны юм, дандаа хоорондоо таарахгүй юм, хямдхан юм. Ийм авчраад нэг тийм лаборатори та нарт лаборатори олигтой юм байхгүй би мэдж байгаа. За юу зүгээр инээ төргээл зоонозын лабораторич гэх шиг тэр чин зооноз өвчин гэдэг чинь амтнаас хүн талддаг өвчин судалдаг тийм одоо байгууллага штэ. Ер нь та нар одоо тийм юм хумдаа тэглээ тэдэн лабораторид инглээ. Гээ нэг хідэн PCR-ийн аппарат аваачид тавьж хідэн онцлуур тэнд тавьсныга лаборатори гिचжээ тий. Тэгээ дээр нь тэр эрүүл ахуйч гэж байгаа. Энд чи эмч биш шүү, эмчлэх ирэхгүй хүн шүү. Тэр порчиг нямхуу. Тэр чин орон байрны хулгайч мэрэгжилтэй хүн. За тэр нөхөр чин тэнд одоо удирдаад одоо энэ сошиалаар өөрийгөө өстө хэдэн одоо 100 сая төгрөг өгж магтуулж байгаа хүн штэ. Ийм одоо хулгайч этгээдүүд чинь ийм л аргаар ажиллаа хийдэг байхгүй юу? Тэгээ энэ мэнд нь одоо энэ төр засаг орчихсон. Одоо энийг шүүмжилж байгаа хүн би ганцаараа. Тэгэл над руу ч одоо ингээл ерөөсөө одоо хэлэхгүйгээр нөгөө форчиг нямхуугийн хүмүүс чинь дайрч байгаа штэ. Ер нь. За одоо сая дээр нь нэмээд тэр Батхүү гэдэг нөхрийн тухай би ярьсан. Одоо бүр улам нэмэгдсэн. Нөгөө Батхүү чинь мөнгөтэй юм гэлээ Чингис хаан банкны эзэн юм гэсэн. Уул уурхаан том Step Gold компани одоо бас эзэн юм гэсэн. Тэгээ өн мөнгөөр бэлгсэн нөхөр чинь бас баахан хөлсний тороолоод ажилуулсан. За тэр нөхөр чинь энэ хан уулын цагдаа, тэр прокурор, за цагдаагийн байгууллага, шүүхийн бүр дээд шүүх энэ бүгдийг бүр гартаа оруулсан гинлээ шүү би дахин хэлж байгаа. Тэр байтугай их хурлын дарга зандан шатар миний хүн. Их юу дээд шүүхийн одоо хүмүүс миний хүмүүс. За дээр нь шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Батбаяр бол миний гарын хөдөлгөөнөөр хөдөлдөг. Сүүлдээ уур Сумья базар бол одоо уур Сумья гэж байгаа шүү дээ. Уур Сумья миний найз намайг одоо хамгаална миний хүн гэж одоо ярьж байгаа шүү дээ энэ хүн чинь. Та нар намайг яаж чадахгүй хогчин шүү те яваад үзээрэй гэж байгаа шүү дээ. Миний одоо дүүг дуухруу нутгалцсан шүү дээ энэ лүүн. Утга нь энэ дээр нь зоогдсон. 8 оёдл тавиулсан.
Доошоо 1 см явсан бол нүдийн сохлох байлаа шүү дээ. Энэ Батхүү гэдэг хүн ийм зэрлэг итгээд шүү дээ. Тэгээ өчигдөр бас надад нэг хүн захиа бичсэн байна. 7 сарын 20-нд хан уул дүүргийн гадаа нөгөө Батхүү чинь бас нэг хүнийг одоо би нэрийг хэлээд явах байгаа надад бас зодцсон. Бүр хамар амын тэгшлээд морилгаа хийцэн. Тэгсэн чинь тэрийг өнөөдрийг болтол 9 гэдэг прокурор дээр хэрэг нь дарагдчихад байгаа гэж байгаа шүү дээ. Нийслэлийн хан уул дүүргийн прокурор 9 гэдэг хүн дээр дарагдсан байгаа шүү гэж одоо надад захиа бичсэн байна шүү дээ. Ийм одоо зүйл болж шүү дээ. Ингээд Монголын хууль төр засагч нь ийм лоерчин этгээдүүдэд энэ хулгайч нарт тий ийм хүчээр хийлэгч нарт 2 3 тэр Батхүү чинь 2 3 эмэгтэй хүнийг бүр одоо амар болгоцсон гэж байгаа шүү дээ яг тий бүр одоо зоддоод эрхэнд нь халдаад өөр яасан гэн бүх юмаа тэгээд цагдаа дээр нуулгацсан байгаа юм шүү дээ бүр тий эмэгтэй хүнийг яасан байхад түрүүн буудалд оруулаад тий одоо хэлэхэд ичмээр юм тий ийм юм хийсэн хүн л одоо шүүх цагдаагаас бултаал нуугдаал бүгдийг атгацсан би тийм шүү би их хурлын даргын найз би Монгол Ардын намын баг хурлын гишүүн мөшүүн гэж томорсон гэж байгаа шүү дээ. Тэр чинь өдөр зураг моргон байна лээ. Хүмүүс над руу тэр нөгөө сайд хэн блэ? Хууль зүйн сайд Нямбатар энтертэй авахулсан зураг моргийг бүгдийг над руу явуулчихж яан лээ шүү дээ. Тэр Нямхүүгийн чинь ч гэсэн тэр эрдтэй этгээдүүдтэй шинэ жил тэмдэглэж байгаа зураг морг надад бас байгаа шүү хөөе те. Дараагийн өөн дээр би тавьчихна. Ер нь юм бол ингээл баримттай байдаг байхгүй. Ард түмэн надад хандж байгаа. Бид нар юу гэж ханддаггүй гэхээр гүндлэгаа таны үгийг бол сонсож байгаа. Та бидний энэ одоо яриад байгаа юмыг, хүсээд байгаа юмыг бидний зовлон жаргалыг төр засагт ард иргэдэд хүргээд өгөөч гэж над руу бичээд байгаа байхгүй юу? Тийм учраас би одоо энэ тэр хахуул чинь өдөрт сая төгрөгөөр өсөж гэнэ хил дээр машин гаргадаг хахуул чинь энийгээ зогсоогооч гэж хэлмээр байна. Тэгэхэд ард иргэдийг бол маш их одоо хүндрүүлж маш их одоо хохироож байна. Тэр нөхөн олгоороо өг. Тэ. Энэ хүмүүс чинь хохирж байна, ажилгүй орлогогүй болж байна. Энэ говид шиг юмнаас болж одоо их сүржгэнж буруу арга хэмжээ, буруу зохион байгуулалтаас чинь болж эцсийн дүндээ тэр жижиг дунд бизнес эрхлэгчид нөгөө хуваараа хөдөлмөр эрхлэгчид нөгөө зах дээр ажил хийдэг, барилга дээр ажил хийдэг, такси хийдэг энэ хүмүүс чинь бүгд хохирж байгаа шүү дээ. Тэгээд 800 таксид зөвшөөрлөх юм гинэ. Гэхдээ чи 800хан такси шүү дээ. Юу гэсэн үг юм та нар бүгдээрэнд нөхөд яага болдгоо юм. Аль 800 тэгээд очдгийг. Нөгөө QR код гэдэг чинь бас авч болохоо байцсан тэр чи. Тэр өмнө нөгжөөснөрөө явуулж яага болдгоо юм. Одоо QR код авах гээд тэр манай нэг найз хүнсний үйлдвэртэй юм гинлээ. Өргөдлөө өгөөд одоо бараг 7 хоног байдгүй. Одоо ингээд ажиллаа хийж чадахгүй, юмдаа очиж чадахгүй тэгээд энэ 14 хоног нь дуусах юм байна л да. Тэгээ би энэ ард иргэдэд хэлж байна. Шүүхэд хандаа, эрхээ хамгаалуул, засгийн газрыг шүүхдэг. Энэ хүний эрхийн одоо байгууллага комисс энд ажиллаа. Энэ хүмүүсийг яаж одоо эрхийн одоо хааж, боож, энд тэнд хашиж, хорж, орлого одоо бүх юмыг алдагдуулсныг хохирлоо нөхүүлж төрөөс бол авах хэрэгтэй. Бүр намааг ингэж одоо 21 хоног хашлаа, хорилоо. Миний бизнес ингэж хохирлоо, инглээ. Намааг ингэж наашин цааш нь явуулахгүй ингэсэн. Энээс болж би ийм хохиролтой гэдгээ ард иргэд та нар шүүхэд хандах ёстой шүү. Тэрийг авах хэрэгтэй. Ер нь энэ ардчил гэдэг юм чинь уг нь яг өөрөө хэрэгждэг болвол тий төр иргэн хоёр тэгш эрэхтэй байж төрөө шүүхэд өгдөг. Тэгээд яг тэнцүү хэмжээгээр ингэж шүүхэд сайн муугаа шийдүүлж чаддаг. Төрөөсөө өөрийгөө хамгаалдаг. Хууль гэдэг чинь хүнийг хамгаалахын төлөө байдаг байхгүй юу? Энийг л одоо бид нар ойлгох хэрэгтэй. За монголчуудаа шеэр хийгээрэй. Би одоо явлаа. Тэ дэлгүүр орё тий. Бас жаахан нөөцөө бүрдүүлээ. Ийм байгаа шүү те. За ингээд та нартаа баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Эргээд уулзъя. Өнөө оройн 6 цагаас би бас юу хийн шүү. Сайхан хоньны гуй шарж. Хоньны гуй яаж шарж? Герман аргаар яаж шарж? Одоо хоол хийж хүндэтгэлийн хоол хийхийг би гэрийн эзэгтэй нартаа болон одоо над шиг ийм эрчүүдэд зааж өгье. Мэдээж чаддаг нь бол үзэх хэрэггүй. Герман аргаар яаж хийдгийг хармаар байгаа бол би та нартай их гоё юм байна лээ шүү. Би бас их судлаа. Тэгээд өнөөдөр цөмөөрөө 6 цагаас уулзъя. Тий.